Hi guys, welcome to Shall We Chat? За юу цаана манайхаа ингээд та бүхэнтэйгээ Shall We Chat-аараа уулзж байна. Ойрын үед хүмүүс Shall We Chat яагаад хийхгүй байгаа юм бэ гэдээ айгүйх асууж исэн. Тэгээд угаасаа намайг загвар байгааг та нар мэдчихсэн. Тэгээд загвар байхаа тоглолтуудаа хажуугаар хувь болох байгаа ингээд амжуулчих гад нэлийн загвар явсан болохоор Shall We Chat-аа жоохон орхигдуулсан байгаа. Sorry guys. Гэхдээ одоо ингээд Shall We Chat руугаа улам эрчтэй орох болно гэж амлаж байна. За Shall We Chat учраас хэдүүлээ уух юм авах хэвээр. Тэгээд өнөөдрийнхөө сонголтыг харуулъя. Энэ бол яг миний эрүүл мэндэд одоо эрүүл мэндийн байдал маань боо байгаа. Ханаад хүрсэн амар удаан үргэлжилж байгаа манайхаа нэрээ нэг жоохон идэгрээл дахиж ингээд сэтрээд байгаа байхгүй юу. Тэгээд тэрэндээ зориулаад халуун цай авчихсан байгаа. Халуун цайдаа манайхаа ийм цай юм байлаа. Манай сурагчийн ээж надад өгсөн байхгүй юу? Словак эмэгтэй байдаг. Тэгээд Словакийн цай гэнэ. Энэ нь бол бүр яг ханаад болон ийм хоолой молонд айгу сайн гэсэн. Тэгээд энэ цайг уух гад бэлтчихсэн байна. Энэ айгу хөөрхөн манайхаа Dear Brand-ийн надад өгж ирсэн аяг байгаа. За хэдүүлээ cheers хийгээд гоё уух юмнуудаа ууцгаая. Cheers guys. So nice. Гэтэ нэг herbal tea учраас нэг ургамлын цай учраас янз бүрийн элдв янз ямт тэ байхгүй болохоор жоохон уухад нэхгүй таата бишгтэй явах байх. Зэмнийхаа хэдүүлээ өнөөдрийнхөө сэдвүүрөө орцгоё. Тэгээ та бүхэн манай гарчнаас харсан байх. Энэ болохоор Chami-гийн тухай ярих гэж байгаа. Ойрд манай YouTuber Chami охин маань ингээд өөрийнхөө channel дээр бичлэг хийгээд нэгэн тайлбарыг тавиад бичлэг хийсэн байгаа. Тэгээд та нар надаар хэлүүлтгүү те тэрийг үзсэн байх гэж бодож байна. Тэгээд тэр тал дээр би өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлье гэж бодлоо. Би анхандаа ингээд Chami-гийн бичлэг миний юун дээр гарч ирээд одоо YouTube-ийн feed дээр маань гарч ирээд тэгээд би өглөөний хоолыг гэж яхтаа ингээд Chami-гийн бичлэгийг үзгээд тэгсэн чинь гарчааг нь харчаа Chami гэж хинбэ гэхээр өөрийгөө аягаа гой танилцуулах гэж байгаа бичлэг юм гэж би бодохгүй юу. Тэгээд ингээд Chami-гийн ер нь яг хувийн амьдралын талаар ингээд хүмүүс хэмтээд байдаггүй шүү дээ. Зарим YouTuber-ууд бол ингээд амар илэн далангуу ярьдаг. Тэгээд би одоо бол ингээд яриад би өөстө маань хөр тийм гээл те ингээд ийм ажил хийдэг, тийм ажил хийдэг энэ төр гээл янз бүрийн хамаг амьдралаа би баг яриад байдаг те. Зарим YouTuber-ууд болохоор айгүй тийм өөрийнхөө хувийн амьдралыг нууцлаг байлгадаг шүү дээ те. Тэгээд Chami болохоор ер нь тийм шүү дээ. Ер нь жоохон өөрийнхөө амьдралыг нууцлаг байлгадаг тийм илэн далангуу амар хамаг юмнуудаа яриад байдаггүй. Тийм болохоор нөгөө ямар гоё Chami-г одоо ингээд ямар хүн бэ гэдгийг одоо энэ бичлэгээс мэдэж авах нь дээ гэд би үзэхгүй юу. Тэгсэн чинь шал өөр бичлэг байсан. Би ерөөсө Chami-г ийм одоо хил хамранд орооцолтой байгаа гэдэг ч мдэг байсан. Яг уу би нэг лайв дээр Instagram-ныхаа лайв би нэг сарын өмнө илүү баг нэг лайв хийжсэн Instagram дээр баг 2 сарын өмнө нэг лайв байсан байж магадгүй шүү. Тэгээд би лайв зүгээр л хийцгүй лайв хийжсэн аахгүй Instagram дээр ингээд шүн унтах гад орой унтах гад байж хата лайв хийгээд тэгсэн чинь хүмүүс нэг хүн над руу ингээд комментар асуусан байхгүй юу. Chami юу гэсэн байлаа нэг би эсвэл нэг Chami-гийн талаар юм ярьлаа. Хальт юм ярьсан ч үлээ. Тэгсэн чинь Chami ингээд урдсан байхаа би нөгөө камер энэ төр авна гэд тэгж яхтаа ингээд Chami-г дурдсан байхгүй. Chami надад ийм камер аваараа гэж хэлжсэн. Ингээд дурдсан чинь тэр Instagram-ны коммент миний лайв дээр ингээд хүн бичсэн чинь ёо Chami-г юу гэж боддог вэ? Chami айгуу сонио ингээд одоо чихэр мэхэр ингээд сурталчлаад байдаг шүү дээ. Тэр талаар нь юу гэж боддог вэ гэд нэг юм асуусан байхгүй юу. Тэгээ би тэр үедээ бол бас хэлжсэн өөрийнхөө лайв дээрээ Chami одоо YouTube дээрээ чихэр идж байгаагаа харууллаа гэд хүүхдүүд тэрийг ингэж дуурайж ингэж идээд хамаа замбраагүй идээд ингээд эрүүлэндээ муудаж байгаа шүд мэдээ муудаж байгаа бол тэр бол Chami-гийн буруу биш ээ. Тэгээ эцэг эхчүүдийнх нь өөрсдийнх нь буруу ягаад гэвэл хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй байна. Хүмүүст амар хурдан ингэж автдаг те ингээд өөрсөнд нь ингээд зөв имийг сургаагүй. За ингэж чихрийг идэхин тулд одоо ингэж бага хэмжээгээр идэх ёстой. Чихэр ингээд их хэмжээгээр идэх юм бол муу, шүдэнд ч муу энэ тэрэг аль багаас нь ингээ эцэг эхчүүд өөрснөө сургаж чадаагүй байгаа байхгүй юу. Тэгээ би яг тэрийг лайв дээр хэлжсэн. Тэгээд орхижсэн байхгүй юу. Тэгээ яг уу би тэрийг бодож исэн. Тэгээд ямар сони юм бэ? Энэ одоо яагаад тийм юмыг ярьсан болоо энэ хүн гэж би Instagram дээр лайвныхаа дараа бодож исэн. Тэгээд маргааш нөгөөдөр ингээ яг Facebook дээр явж исэн чинь нэг бичлэг гарч ирээд яг нөгөө Chami-гийн өөрийнх нь бичлэгэн дээр харуулсан нэгэн эмчийн одоо ингэж ярьсан рил ч юм уу тэ нэг юм гарч ирсэн баггүй юу. Тэгээ би энээс болоод
тэ ийм юм хүмүүс яриад байгаа мэнэ гэдгийг бол ойлгож авсан. Гэхдээ би яг хөө тэгэл тэрийг үзчихэл ингээл өнгөрөөцсөн байхгүй юу. Тэгээд тэр одоо Facebook-ээр тийм амар хүчтэй хэрэг болол Chami болон Gramex хоёр ингээд тэгэж амар хүмүүсээс хейт аваад байгааг би ерөөсөө мдэггүй байсан. Тэгээ одоо энэ Chami-гийн бичлэгнээс үзээд ойлгосон. Тэгээ би бүр үнэхээр шоконд орсон. Тэгээд та нар Chami нэр харуулж байгаа комментуудыг нь харж байгаа үстэй тий. Тэр яг постных нь доор байгаа комментууд нь бол ингээд угаасаа харвас л нас биед хүрсэн Chami-г бодвол хамаагүй одоо тий нас биед хүрсэн одоо эцэг эхчүүд л байгаа байхгүй тий хүүхд мөхтөдтэй болчихсон. Тим хүмүүс ингээд жоохон хүүхдэр одоо Chami ч нь бол 20-той за яг хуу ингээд яг нас биений хувьд бол тий 18 хүрсэн болохоор жоохон хүүхэд гэж бол явахгүй. Гэтэл ер нь бодоод үзтээ 20 гэдэг чинь бол тий маш залуу нас штэ. Маш залуу нас те бараг л ингээ жоохон хүүхдээр байгаа. Тэд Америкт одоо жишээ нь Монголд ч гэсэндээ бараг адилхан байдаг үл үү. Би яг Монголын нэг согтууруулах хундааны насыг нь мэдэхгүй. Ямар ч гэсэн Америкт бол 21 хүрээгүй л бол ингээ арх согтууруулах хундаа хэрэглэж болохгүй те. Тэгэхээр ингээд айгу жоохон л гэж харж байгаа байхгүй те 21 хүрээгүй хүмүүсийг. Тэгж яхад одоо энэ нас биенд хүрчихсэн хүүхдүүдтэй болчихсон ийм ажил төрөлөөр гарчихсан те ийм насны хүмүүс ийм жоохон охин руу ингээд дайраад олноороо ингэж дайраад тэгэнгүүтээ ингээл амар комментууд бичээд явж байгаасаа бас жоохон ичихэл хэрэгтэй. Яг нас биеийн төрсэн хүмүүсийн хувьд бол тэ үнэхээр ичих хэрэгтэй. За тэгэд энэ хүү одоо гомдлоод байгаа эцэг эхчүүдийн одоо иймэрхүү хейт комментууд бичээд байгаа хүмүүсийн бодож байгаагаар болохоор Chami зүгээр ингээд өөрийнхөө YouTube бичлэгэн дээрээ өөрийнхөө янз бүрийн сонин хачирхалтай чихэрнүүд ч юм уу янз бүрийн хоол хүнснүүдийг эзэж байгаагаа ингэж одоо туршиж үзэж байгаа харууллаа гэд тэрийг нь хүүхдүүд үзээд тэгээ тэр нь ингээ хүүхдүүдийн эрүүл мэндэд амар муугаар нөлөөлөд Chami буруутай юм шиг тэгээ одоо энэ хүүхдүүд ингээд шүдэн өвдөж байгаа баг Монголын тэгээ хүүхдүүдийн шүдэн өвдөж байгаа Chami-гийн буруу одоо чихрийн шижим мижээ өвчнөд болж байгаа нь бол тэгээ diabetes энтертэй болж байгаа нь Chami-гийн буруу тэгэл бүхэл юм одоо ингээд Chami-гийн буруу эсвэл одоо Gramex-ийн буруу ч юм уу тэгээ би энэ дээр би бол миний нэг хийжсэн Britney Spears-ийн бичлэгийг үзчихсэн бол хүмүүс мэдж байгаа бах. Би тэрэн дээр ч ярьжсэн түүний дараа 2-3 нэлээд олон тэгээ хов болох бичлэгүүдээр ч ярьжсэн шавж чад дээр ч ярьжсэн би энэ ер нь хэрэгүүдийг энэ тал дээр бол дандаа ярьдаг. Britney Spears бүр өөрөө ингээ хэлжсэн за энийг ярилцлаган дээр байдаг. Яг тэр тухайн асууж байгаа байхгүй тэр сурвалжлагч ингээл эцэг эхчүүд айгүй ууртай байна ингээл тэгээ чиний өмсдөг хувцсан мовц чи ингээд чамайг хүмүүст ингээд айгүй их тийм хүүхдүүдэд жоохон хүүхдүүдэд муу үлгэр дуурайл үзүүлж гин гэж наа энэ тухай чи одоо юу гэж хэлмээр ингээд асуусан чи Britney Spears хүүхдтэй тийм юм үзүүлмээргүй байгаа зүгээр л сувгаас ол гэд that is so true. Тэгээ би бүр ингээд үнэхээр Britney Spears-ийг бол тэр бол айгүй iconic answer байсан гэж бодож байгаа байхгүй хариулт байсан. Үнэхээр тэгэж одоо эцэг эхчүүд уурлаад ингээд муу үлгэр дуурайл байна гэдээ байгаа бол зүгээр л суугаас ол заавал Britney Spears-ийг хүүхдүүдэд үзүүлэх шаардлагатай биш. Би тэр хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлж байгаа зүйл биш ээ. Эцэг эхчүүд та нар өөрснөө хүүхдүүдтэйгээ ярьж сургаж хүмүүжүүлж чадахгүй гэсэн үг байхгүй юу. Тиймэрхүү ганцхан 30 минутын бичлэг үзээд тэр хүүхдийн чинь бүр үнэхээр амьдралынх нь тэр decision те шийдвэр гаргах тийм юм би бүр тэрэнд нь өөрчлөлт гаргаад те би бүр хүүхдийн чинь гадаад хүүхэнтэй суумаар санагдтал тийм юм бодулж байгаа бол тэр 30 минутын бичлэг те хүүхдэд чинь тэгж нөлөөлж байгаа бол та хүүхдээ зөв хүмүүжлээгүй байх гэсэн үг. Хүүхдээ зөв хүмүүжилсэн хүмүүс хэдий ингээд те сошиалаар юу ч харсан бэ, янз бүрийн юм харсан бэ, эсвэл буруу хүмүүстэй найз нөхдөдтэй нийлээ явсан бэ, гадаад тамиг татаа сууж байгаа хүнийг харсан бэ. Хэрэг зөв хүмүүжигдсэн хүүхдүүд байгаа бол тэрийг харчаад өөрийгөө ухамсарлах те өөрийгөө захирах, контролдох энэ буруу зүйл шүү. Тэ манай ээж хэлсэн шүү, манай аав хэлсэн шүү, энэ буруу зүйл шүү гэдгийг мэддэг ухаантай болж өснө хүүхдүүд. Тийм амархан муу юм давтаад байхгүй, тийм амархан муу зүйлд нөлөөлөгдөд байхгүй, тийм хүүхд болж өснө. Эцэг эхчүүд ингээд хүмүүсээс бусдаас ингээд бурууг хайх гэдэг. Яг үүндээ бол эцэг эхчүүд та нар өөрснөө тэр хүүхдүүдийг хүсээд хүүхдтэй болъё гэдтэй ингээд хүсээд хүүхдүүдэд гаргаж байгаа. Тэр бол таны эцэг эхчүүдийн хүүхдүүд бол эцэг эхчүүдийн өөрсдийнх нь хариуцлага. Тийм биз дээ. Таны өөрийн чинь хүүхдүүд. Та хамгийн number 1 хүн нь байх ёстой хүүхдүүдтэй юм сургах. Ингэж болохгүй, тэхэн зөвийг буруугаас ялгадаг,
Хүнтэй ингэж харьцах ёстой, хүнд муухай хандаж болохгүй, хүмүүсийг bully хийж болохгүй. За тэгэл цаашлаад дээшээ ахмадуудыгаа хүндлэх, янз бүрийн хараалын үгнээ тэрийг хийж болохгүй, хулгай хийж болохгүй, худлаа ярьж болохгүй. За тэгээд цаашлаад те ингээд ямар хоол хүнс идэх үү, ийм их хэмжээний хүнсийг одоо ийм байдлаар идэх юм бол чиний биенс ч юм уу эрүүл хүнс идэх ёстой, ногоонуудаа идтэй, vegetables-уудаа ид. За тэгээд ингээд шүлтэй устай хоол ид, ийм чамд сайн газтай ундаа баагуу, чихэр идэх юм бол бага хэмжээгээр ид, шүн одоо унтахынхаа өмнө битгий ид, чихрээ идчихээд шүдээ авгаач гэдэг юм уу те. Тэр бүгдийг зааж өгөх ёстой хүн чинь эцэг эхчүүд өөрснөө. Хүүхдүүдэд ингээд хилээд өгөөд байхаар хүүхдүүд бол хүмүүс ингээд би яг анзаарчихсан байхгүй. Монголд бол ингээл хүүхдүүдийг заа хүүхдүүд тэнийг юм чинь гэж бодоод ингээ хүүхдүүдээ иймэрхүү амар тийм deep юмнуудыг ч юм уу ингээ заа сургах юм нэг ингээд яахгүй ингээ хайчихдаг. За энэ одоо жоох хүүхд юм чинь ойлгохгүй ах гэл ингээл баг яачдаг те. А гэтэл би одоо Америкэн чин дээр аваад яриа те. Америкчууд бүр жоох хүүхдүүд 3 4 настайгаас нь эхлүүлээд амар ингээ ярилцдаг. Бүр ингээл янз бүр яг л том хүнтэй ярилцж байгаа юм шиг ярилцаал заад сургаал хүүхдүүдээ ингээд явдаг хгүй. Тэгээд хүүхдүүд нь одоо ингээл хүүхдүүд нэг юм асуу штэ те. Тэнгүүд одоо зарим одоо Монгол эцэг эхчүүд би бүгдийг нь хэлж байгаа юм штэ. Зарим Монгол эцэг эхчүүд ч юм уу те ингээл за миний хувьд бол тийм байдаг байсан заяа. Би өөрийнхөө нэг үеийнхнийхээ хувьд ярьж байгаа юм. Одоо бас арай жоохон өөр болсон баг те. Миний үеийнхэн чинь бол ингээл яг эцэг эхчүүд нь тэгж амар ингээл хүүхдүүдтэйгээ суугаал ярилцаад энэ төр байдаггүй байсан. За тэгдэг эцэг эхчүүд байдаг л байсан байх. Гэтэ ингээл хүүхдүүд янз бүрийн нэг юм асуугаал одоо сургууль дээр сонссон ч юм уу найзуудаас сонссон ч юм уу ингээл асуугаал өө ээжээ тийм юм юу эдгийн аава тийм юм юу эдгийн тэргээл асуунгууд те. За наадах чинь чиний мэдээд ах асуудал биш ээ гэдэг ингээ орхичдаг юм шүү. Ийм те тийм асуулууд байдаг. А гэтэл Америкт болохоор 3 4 настай хүүхдүүд цэцэрлэгээсээ сонссон, сургуулаасаа сонссон, хаамаагүй газар сонссон гэд мэдгүй юм а эцэг эхчүүдээс энэ юу гэдэг ингээ асуугаад яг өөрийнх нь хэмжээнд яг өөрийнх нь тархинд нь ойлгож авах хэмжээнд ингээд амархнаар simple болгоод ингээд тайлбарлаад өгдөг. Яг л том хүнтэй ярилцж байгаа юм шиг. Өчиг нэг ойлгох болоогүй гэдэг ингээ орхихгүй байхгүй. Тэгээ иймэрхүү simple юмнуудыг зааж өгөх ёстой хүмүүс ч юм бол эцэг эхчүүд байхгүй. Тэгж яхад одоо энэ чамигийн зүйл дээр гомдлоод байгаа эцэг эхчүүд өөрсдийнхөө хариуцлагыг одоо ингээ умартаад гэх юм уу те өөрсдийнх нь хариуцлага биш юм шиг чами YouTube хийж байгаа хүн хүүхдүүдэд ингэж зааж сургах хэрэгтэй юм шиг тэгж бодоод байгаа байхгүй. Энэ эцэг эхчүүдийн ярьж байгаа нь болохоор чами бүр ингэж яг бүр ингээл те баг тэр хүүхдүүдэд амийг нь онгойлгож аваад гэрт нь очиод хаалгыг нь тогшоод за мэ чи энэ чихрийг ид мэ гэдэг амар нь бүр хоолойноор нь чигж байгаа юм шигаар тэгж одоо чамиг буруутгаж дайрч байгаа байхгүй олон нийтээрээ. Тэг би одоо ингээ эцэг эхчүүдтэй хандаж хэлэхдээ жоохон хүүхдүүд жоохон юм чи ойлгохгүй гэд байх биш. Бүр багаас нь ингээл ярилцаад байгдсан хүүхдүүд чи ойлгоно. Одоо нэг имийг давтаал хүнд яриад нь штэ. Тэгэхэд жоохон хүүхдүүдийн толгоонд ч гэсэн тархинд ч гэсэндээ хэдийгээр тархин fully develop хийгээд ингээ бүрэн хөгжиж амжааг байгаа ч гэсэндээ нэг имийг олон удаа хэлээд хар хүүхд ойлгодог байхгүй. Одоо жишээ нь Америкийн хүүхдүүд амар бүр ингээ бараг том хүмүүсээс илүү заяа ингээ идэж уух юм дээр амар хариуцлагатай ханддаг. Одоо жишээ нь гэх юм бол би танарт нэг жишээ өгье заяа. Би одоо сурагчдаа одоо халиун болох гэж байгаа тий. Халиуны баяр болох гэж байгаа учраас ингээл халиун чинь ингээл дандаа хүүхдүүд очиод ингээл юу яадаг штэ. Trick or treat гэл нэг янз бүрийн чихэр мэхэрнүүд яадаг тий. Халиун чинь бол бараг л чихэрний баяр тий. Тийм учраас би халиун болох гэж байгаа үед яг тэр 7 хоногт хичээлүүд рүү очихдаа ингээ хүүхдүүдтэй ийм шоколаднууд одоо чихэрнүүд нэг чихэрний цоглуулга байгаа шүү дээ. Чим чихэрний цоглуулга ингээд хүндээ аваа явж яадаг. Тэгээд хүүхдүүдтэй халиун болж байгаа гэд өгдөг. Заяа. Гэхдээ манай хүүхдүүд амар ухаантай заяа. Гэтэ би яг эхлээд ингээд эцэг эхчүүдээс нь асуудаг байхгүй юу? Ингээд би ингээд имэйл бичээд те би одоо ингээд халиун болж байгаа болохоор ингээд чихэр яана таны хүүхдүүд чи аллергитэй юу ч гэдэг юм уу те янз бүрийн аллергитэй байж ч магадгүй штэ. Тийм одоо чихэр авч чиж шүү гэж ингээд урьдчилж мэдэгддэг. Тэгээд би яг хичээлүүд дээр яваад очингууд тэгэл хичээлээ дуусгачаад би чамд ингээд чихэр өгье халиун болж байгаа гэл тэнгүүд би нэгийг л аавна. Хоёрыг л аавна гэдэг жаахгүй. Тэгэхээр би чи өөр төрлүүд байгаа юм чинь ингээд те өөр бүх төрлүүдээс нь ингээд авч болно штэ. Хоёроос илүүг авч болно гэхэд үгүй нэгийг л аавна, хоёрыг л аавна. Чихэр идээд ах ингээд те ихээр идэх мүү. Би ингээд нэг хоёрыг л байхад хангалттай гэд та нар тэгээ боддоо. Хүүхдүүд би жоох хүүхдүүдийг яриад байгаа штэ. Тийм амар хариуцлагатай
эцэг эхчүүд нь загаа сургацсан байгаа хгүй те ингээ ихэр чихэр гэх юм бол муу гэд. Түүнээс гадна одоо ингээл хүүхдүүд чинь trick or treat хийчээд ингээл тэрийг амар гайхуулж ярьдаг байхгүй. Тэгэл би ингээл маргааш нь одоо халивын болсны дараагийн өдөр хичээл орохдоо чи яасан дэ trick or treat игээд амар их чихэр цоглуулсан уу гэсэн чи амар их чихэр цоглуулсан ингээл хувин дүүрэн мөр ингээл ярьж байгаа байхгүй. Тэгээд яасан чи тэднийг бүгдээр ингээ нийцсэн гэсэн чи үгүй штэ одоо урт байгаа би ингээ өдөрт нэгээ гэддэг гинөө. Эсвэл өдөрт хоолныхоо дараа хоёрыг гэддэг гэж байгаа байхгүй. Бүр тийм амар ингээд жоохон хүүхдүүд өөрснөө тийм амар хариуцлагатай. Ингээд юу гэдэж болох вэ? Юу гэдэж болохгүй вэ? Аль нь зөв бэ? Аль нь буруу гэдэг ингээд жоохон хүүхдүүд яагаад гэх юм бол тэр хүүхдүүдэд ээж аауд нь жоохноос нь бүр ингээд бүр тархинд нь судалтай сургачихсан байгаа байхгүй. Тийм хүүхдүүд би ингээд те чихэр айгүйг чихэр авчирд маа чи хоёроос илүү авч болно гэдээ хахад үгүй гэж сууж байгаа байхгүй. Тийм хүүхдүүд одоо жишээ нь чами шиг иймэрхүү янз бүрийн сонирхолтой зүйлүүдийг туршиж идэж бичлэг хийдэг түн бум мянган 10,000 20,000 100,000 дэ сая YouTube-рууд дэлхий дээр байгаа манайха дэлхий дээр янз бүрээрээ ингээл ийм one chip challenge хийгээл ийм амар халууногоотой юм идээгээл те за ийм өстэй амар сонин ингэдэг одоо чихэр идээ ингэж сундаг чихэр идээ ингэдэг юм идээгээл янз бүрийн юм иддэг тэрийг харуулдаг mukbanger хүмүүстэй янз бүрийн хүмүүс зөндөө байгаа. Ялангуяа Америкийн хувьд бол тиймэрхүү ютубер амар их байгаа штэ. Тэгэхээр одоо миний хичээл зааж байгаа хүүхдүүд хэрвээ ээж аав нь багаас нь тэгж зааж сургаагүй байсан бол тэр үзэж байгаа ютубыг нь хараад тэнд амар яаж байгаа опшнууд байгаа штэ. Янз бүрийн өөр ютуберүүд амар солиотой юмнуудыг идээд ч юм уу тэ чихэр мэхэр янз бүр идээд тэрийг хараад хэрвээ тэр хүүхдүүд ээж аав нь зааж сургаагүй байсан бол яг уу тэгэл очил бас аваад идээл хэвээр хичээлийнхаа дараа тэ янз бүрийн одоо сонь юмуд авч идээл чихэр мэхэр авч идээд явах байсан баг. Тэгж яхад энэ хүүхдүүд болохоор ээж аав нь бүр ингээ заагаа сургачихсан болохоор тэрийг үзлээгээд би өстой энэ тэ ютубертэй адилхастай ийм олон их чихэр идмээр байна гэж тэхгүй. Зүгээр тэрийг сонирхоод ямар инээдтэй юм бэ хөвгөлтэй юм бэ хаа ямар гоё юм бэ гэж үзэхээс биш очиол тэгэл өстой хамаг юмараа тэгж авч идээл өстой амаараа дүрэн чихээл ингээл идээд байхгүй. Тэгэхээр энэний ялгаа харагдаж байгаа үстэй. Эцэг эхчүүд өөрснөө хариуцлагатай байх. Тэгээ одоо та нар боддоо хэрвээ Америкийн эцэг эхчүүд тэгээд бослох хаягд онвол яах вэ? Одоо энэ одоо чихэр эддэг ютуберуудыг болиулах хэрэгтэй гэл. Тэгвэл юу гэсэн юм бэ? Бараг Америкийн ютуберуудын ихэнх нь тийм бичлэг хийж байгаа ютуберууд байдаг штэ. Ялангуяа тиймэрхүү mukbang-рууд ч юм уу янз бүрийн юм иддэг сонирхолтой сонин хачин эвгүй юм хумж иддэг юм уу те. Тийм хүмүүс бүр үзэлтүүд нь угаасаа амар их байдаг байхгүй юу? Ягаад гэвэл хүмүүс ягаад ч би бол тэрийг бол ойлгодог л дээ. Өөрөө нэг тийм амар mukbang энэ иддэг хүмүүсийг нэг үзэх дуртай биш. Болохоор би ингээ гайхаад байдаг. Гэхдээ бүр тэрэнд одоо судалгаа гарч ирж байгаа юм байлээ л дээ ингээл те. Ягаад хүмүүс зөвхөн жоохон хүмүүс ихгүй том хүмүүс ч гэсэндээ те ингээд хүмүүсийн бусдыг юм идж байгааг ингээ харах дуртай байдаг вэ. Ингээд тэрэндээ судалгаа энэ төр хийгдэж байгаа. Тэгээ ямар ч сан хүмүүс айгүйг тэгж бусдыг юм идж байгааг харах айгүй дуртай байдаг. Тэгээ тийм болохоор илүү их хүзэлттэй байгаа гэсэн үг. Тэ. Тэгээд та нар боддоо тийм амар их Америкийн юм иддэг ютуберүүд байхад Америкийн эцэг эхнэр гарч ирээд бослого хийгээд эсвэл гомдлоо те та нар наад чихрээ болооч ёстой наад гачин өстой one chip challenge гэдэг амар халууногоотой нэг chip байдаг шүү дээ. Тэр мэрийг идэхээ болооч ёстой хүүхдүүдэд айгу муу айн тэргээл хүй Mobicom-ийн хэрэглэгчтэй та нар өстой үнэн азтай юм а. Цаан чи Mobicom-ийн хэрэглэгчтэй зориулаад та нартаа зориулаад хэрэглэгчдийнхаа хамгийн хайртай хязгааргүй хугацаатай дата багцаа худалдаанд гаргасан байна. Зөвхөн ганцаараа нандинаж хэрэглэх 15 ГБ-ийн соло багц, за тэгээд хайртай нэгэнтэйгээ хувааж хэрэглэх 40 ГБ-ийн duo багц нар илүү олон бэлгтэйгээр худалдаанд гарсан байна. За тэгээд манайхан та нар маань соло болон duo багцаа цэнэглээд зөндөө олон бэлэг урамшууллын эзэн болох боломжтой юм байна. Одоо жишээ нь гэх юм бол Voo Originals бүх контентийг үзэх basic багц, за тэгээд сонси бүх дууг хязгааргүй сонсох хэрэг. Түүнээс гадна эхний 9,000 хэрэглэгчдэд Tapas Guru-ийн купоныг бэлгэлж байгаа юм байна. За тэгээд CU-гийн Marshmallow Latte-г үнэгүй авах хэрэг гээд ийм гоё олон урамшууллуудыг бэлгүүдийг авах юм байна. За тэгээ би багцуудыг худалдаж авах линкийг нь доор description хэсэгтээ оруулчихъя. Тэгэхээр та бүхэн маань айгүй хялбар линкэн дээр дарж ороод багцуудаа худалдаад авах боломжтой шүү. За ийм гоё олон урамшуулалтай гайхалтай соло болон duo багцуудаа заавал цэнэглээрэй. За одоо хэдүүлээ чихэрнийх нь асуудал дээр хальт ингээд орхичихъя. За тэгээд нэг ярихаг хүссэн зүйл гэх юм бол чами ингээд хөөхөө яг ингээд уйлаад ярьжсэн те нэг
өөрт нь ирсэн DM-ийг харуулж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь жоохон хөвгтл юм шиг байгаа юм те. Чамир ингэж бичингүүтэй би чамайг ингээд аавгүй гэдгийг чинь мэдсэн штэ хаа гэчихсэн байгаа байхгүй юу. Тэгэд чами ингээд тэр бичлэгнэрээ хэлсэн манай аав ингээд те өвчний улмаас нас орсон. Тэгээ одоо байхгүй байгаа бид нартай байхгүй байгаа гэж хэлсэн. Та нар одоо хүүхдүүдтэй тийм хин юмыг зааж өгч чадаагүй гэж юу вэ гэхээр те хүнтэй боловсон соёлтой харьцах бусад хүмүүс бусад хүүхдүүд ямар амьдралыг тулаа явж байгаа гэдгийг мэдэхгүй учраас битгий тэрийг шууд таамаглаж өөрөө одоо таамаглаж сэтгэн бодож бусад руу дайр доромжил ер нь бусдтай муухай харьцаж болохгүй гэдгийг эцэг эхчүүд зааж өгч чадаагүй байж иж ийм чихэр мэхэрний асуудал дээр солиот төслөт юм яриа явж байгаа байхгүй. Та нар боддоо тэр жоохон хүүхдэд ээж аав тэгж сургаагүй л байгаа байхгүй те. Тийм болохоор тэр жоохон хүүхэд танихгүй амьдрал дээр мэдчихгүй ямар амьдралыг тулаа явж байгаа гэдгийг ч мэдэхгүй танихгүй зүгээр ингээд YouTube дээр хардаг хүнлүүгээ хаа би чамайг аавгүй гэдгийг чи олж мэдсэн гэж явж байгаа байхгүй. Би бүр тэрийг бол ингээд шууд тэрийг хараад та шууд зүрх амарсан болсон. Яагаад гэх юм бол би өөрөө бүр яг тийм имийг тийм мессеж авч ирсэн байхгүй юу? Комент авч ирсэн. Би нэг бас ярьж исэн би бүр YouTube анх эхлээд нэг удаагүй байхдаа баг 3 4 дахь бичлэг байсан байхад энэ нэг уу гашуудлаас хэрхэн ангижрах вэ те ингээ хайртай хүнийгээ алдсан тохиолдолд хэрхэн уу гашуудлаас ингээ хэрхэн ангижрах вэ гэдэг бичлэг хийжсэн. Тэрэн дээр би ингээд те эмигээ алдсан гэж ярьжсэн. Тэгээ саяхан ээжигээ алдсан гэд ярьсан. Тэгсэн чи яг тэн дээр нэг хүн комент ингээ бичсэн байсан байхгүй юу? Хааха хогчно гэж бичсэн байсан заяа. Тэгэнгүүтээ бүр тэрний дараагаар тэр бичлэгийг үзчихсэн л хүн байгаа байхгүй те. Бүр дараагаар нь бас нэг өөр комментэн дээр нэг хүн бичсэн байгаа байхгүй. Хачи юм чин юу гэсэн бэлээ гэр бүлч байх уу гав ганцаараа цор ганцаараа юм байж гэр бүлчин бүгдээрээ өгчихсэн гэсэн нэг тийм ярьж байгаа байхгүй. Тэр бол жоохон хүүхдээс юм уу эсвэл нас биед хүрсэн хүн байсан юм уу? Тэр бол угаасаа надад амар гоё санагдаагүй. Тим комментиг авахд. Тийм болохоор би яг чамайгийн тэр DM-ийг үзүүлэх шууд ойлгосон байхгүй. Ямар амар өөрт нь сэтгэл нь хэцүү байсан болоо гэд те. Бүр ингээд аавгүй гэж олж мэдсэнгүүтээ хаа гэд тэг бичсэн ч ах шиг. Та нар ингээд те эцэг эхчүүдээ YouTube руудээс те ийм бичлэг хийсэнгүү, тийм бичлэг хийсэнгүү, бичлэгэн дээр тэглээ, инглээ, те чихэр сурталчлаа, ийм хүрд зааж өгсөнгүү энэ төр гэд те тийм гачин юм яриа явж байхаа оронд хариуцлагыг бусдаас хайхахаа оронд өөрсдөө анхаарал хандвал эцэг эхчүүдийнхээ хувьд өөрсөн дээр анхаарал хандвал би сайн ээж байж чадж гинөө, би сайн аав байж чадж гинөө, би хүүхдэд зөв юмыг сургаж гинөө, би сайн хүнийг одоо би болгож гинөө. Тэгээ хүүхдийнхээ хүмүүжил дээр би хэр анхаарж байгаа вэ? Би хүүхдтэй ингээ те хүүхдтэй сайн анхаарал тавиад хүүхдтэй бүр жоохон байхаас заа сургаад хүнтэй сайхан харьц муухай юм битгий бич, муухай юм битгий бусад хэлжи, хүмүүсийг инэрэх өрөвдөх сэтгэлтэй бай гэд те тэрийг зааж өгч чадахгүй ээжж бусдаас YouTube руудаас гачин юм шаардаж явхад болоо. Тэгээ та нар чамайг одоо хараарай. Та нар тэр бичлэгийг чамайгийн бичлэгийг үзсэн бодол ойлгож байгаа бах. Би бүр ингээд би угаасаа л чамайг айгүй хөөрхөн өх юм байна гэдгийг айл биш мэдсэн байсан. Яагаад вэ гэхээр өштэй те би өөрөө одоо бол YouTube хийгээд бараг 2 жил болох гэж байна уу? Тэгээ жил одоо 2 сард 2026 оны 2 сард яг 2 жил болох байхгүй юу? Тэгээд би өнгөрсөн жилийн 10 сард ч юм уу 11 сард ч байсан юм уу? Тэр үеэр чинь би дөнгөж л одоо нилээн одоо хайп авч исэн ч юм уу те нилээ ингээ хүмүүс танигддаг одоо яг нэг дэрий шоронд ороод те тэгэл тэр мэр бичлэгүүдийг хийсэн чинь нилээ их ингээд те айгу огцом хүмүүс таньж эхэлсэн байхгүй намайг. Тэгээ тэрнээс өмнө бол би айгу жижиг ютубер байсан штэ. Айгу шинэвтер айгу жижиг ютубер байсан. Тэгээд байж хаад одоо Монголын ютуберудээс над руу ингээ цөөхөн хэдэн хүмүүс ингээ юм бичээл ингээл айгу хөөрхөн ханддаг байхгүй. Тэрний хамгийн ихнийх нь эхнийх нь л хоёр дахь нь лөө хоёр дахь нь байсан юм байна. Чами байсан. Чами над руу ингээ юм бичиж байгаа байхгүй өөрөө. Ингээ инстаграмаар орж ирээд тэг би бүр ингээ гайхаад анх бол шоконд орж ирсэн. Би бол чамиг хинбэ гэдгийг бол мэдэн штэ. Би бол чамиг бичлэгийг тэгж амар үзээд байдаг байсан. Яг бол би төрүүлсэндээ нэг амар тэгж юм иддэг бичлэгийг нэг үзэх дуртай бол би биш. Яг миний хувь хүний сонирхол. Гэхдээ бол би угаасаа ойлгомжтой чамиг хин гэдгийг бол мэдэн чами чинь тэг Монголдо бас нилээн
тэг тухайн үед ч гэсэн нэлээд бүр ингээд том ютубер болцсон байгаа шүү дээ. Тэг чамиг баг мэдгүй хүн гэж баг Монголд бол байхгүй гэж хэлчихэд бол буруутахгүй байх. Тэгээд чамигаас мессеж ороод ирсэн байгаа би амар ингээд шоконд орж исэн байхгүй. Тэгсэн чи амар хөрхэн илдэг ингээд над руу бичиж байгаа байхгүй. Бүр ингээд айл үшээний урд нь баг мэддэг байсан юм шиг найзууд байсан юм шиг тийм амар хөрхөн сайн байна уу та гэд ингээд орж ирээд тэгээд би танаас ингээд юм асуух гэсэн маа хоёлаа би ингээд ийм контент хийж байгаамаа та Монгол руу хурж ирж контентэнд оролцох боломж байгаа юу энэ гэдэг айгүй хөөрхөн яриа л тий би өстө үнэхээр боломжгүй ажилласаа ингээд хүлээ авч болохгүй бла 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 гэд ингээд ярьсан чинь за ойлголаа та тийм Монголд ирэхээр хэлээрээ хоёлаа хамтдаа хоолнд орох шүү энэ гэл айгүй тийм найрсаг айл үшээний ингээд нэг мэддэг хүмүүс шиг айгүй тийм хөөрхөн харьцаатай байсан. Тэгээд би вау амар найрсаг охин байна те. Айгүй down to earth охин байна гэж бодсон байхгүй. Би ягаад down to earth гэж хэлж байгаа вэ гэхээр зарим ялангуяа чамиж одоо залуу байгаа те. Одоо 20 та гэхээр бараг тэр үед 19 дэх байсан ч юм уу те. Тийм жоохон хүүхэд охин заримдаа ийм жоохон хүүхдүүд юм эсвэл айгүй нэлийн залуу хүмүүс чинь ингээд гівэнтхэн тийм залуудаа баг бахтаа ч юм уу тийм нэр хүндэд хүрчгээр тэ амар олонний танил болол амар тийм YouTube дээрээ олон хэдэн мянган subscribers энтертэй байгаа хүмүүс чинь буруу сэхэх хүмүүс бол сэхдэг байхгүй юу? Ялангуяа жоохон хүүхдүүд, залуу хүмүүст. Яг тэгвэл нэг төлөвшөж амжаагүй болохоор тэр нь ингээд толгоонд нь орчдөг. Тэгэл би өстө амар мундаг болчихлаа. Вау өстө би өстө тэгээ дива болчихлаа. Хүмүүс намайг бүгдийг нь таньдаг. Би бол од гэл бусадтай муухай харьцаалтай бусдыг ингээл жоохон ингэж харьцдаг юм шиг чи бод миний хаажууд юу юм гэж тэгж боддог хүмүүс зөндөө байдаг. Ялангуяа жоохон хүүхдүүд дээр тэрнтэй залуу хүмүүс дээр анзаардаг байхгүй юу? Чами бол тийм байж болох л байсан шүү дээ. Чами ч одоо YouTube дээр хэдэн subscriberтэй байлаа те. Тэгэд subscribers гадна манайхаа чамигийн YouTube-ийн бичлэгүүдийг ингээ харах юм бол хамгийн би бол баг шууд баттай хэлнэ. Миний лав харцаагаар бол Монголын YouTube-уудаас хамгийн хүзэлттэй нь бол чамиг яваад. Бараг л бүх бичлэгүүд нь сая таваад явдаг штэ. Хэрүү хүмүүжүүлгүй, чамиг хүмүүжүүлгүй, эсвэл төлөвшөөгүй хүүхд байсан бол тэр одоо олны танил болсон толгоон руу н ороод амар их зан суугаад бусадтай муухай харьцах. Тийм байх боломжтой байх байсан. Гэтэл та нар одоо ингээ харж байгаа үстэй чамиг. Ямар ч тийм өөрийгөө тоосон, бие тоосон, бусдыг дорд үтсэн, хямсгансан тийм ямар ч зам байхгүй. Та нар зүгээр надтай харьцныг нь л яаж харьцныг нь л анх ингээд харчих. Би шинээр гарч ирж байгаа. Маш бага өөрийнх нь хувьд тэ харьцуулах нь маш бага subscribersтай дөнгөж шинээр гарч ирж байгаа юм YouTuber байхад надтай амар ингэж найрсаг тэ харьцаж байгаа байхгүй юу. Тэгээ би тэрнээс л бол хүний ер нь анх яаж харьцахаас ахуулаад ингээд тэ хүний ямар хүн бэ гэдгийг бол ингээд мэдчихэж болно гэж би боддог байхгүй юу хувийнхээ хувьд. Тэгээ би тэр анхны interaction-аас хараад л вау айгүй мундаг охин байна гэж бодчихсан байхгүй айгүй ээлдэг охин байна гэдэг. Тэгээ би одоо энэ хүү бичлэгийг үзсний дараагаар улам бүр үнэхээр вау гэж бодоо би бараг бахархах тийм одоо сэтэл төрсөн. Та нар боддоо 20 настай охин ямар нямбай байгааг нь харсан уу? Бараг нас бие дурсан 30 эдтэй хүмүүс 40 эдтэй хүмүүс ч бараг тийм нямбай байхгүй шүү. Бичих цаасны хувьд амар нямбай. Бүр оноор нь өөрийнхөө ажлынхаа гэрээнүүдийг бичиг баримт бүгдийг нь ингээ хавцнууд тавьчихсан. Бүр ингээ дугаарлчихсан 2024 оны 2023 оны 2025 оныхаа бичсэн. Бүр айгүй нямбай. Айгүй муухай энэ төр болгоогүй дээ бүх юмудаа ингээд сайхан гоё жигд ингээд хийгээд жоохон үг бидгээл том хүн тэгээ том хүнд ч байгаад ахааргүй тийм нямбай үлдэл байгаа байхгүй амар хариуцлагатай амар нямбай амар одоо organized амар мундаг байхгүй 20 настай хүүхд тийм юм хийх явж байгаа байхгүй тийм байдалтайгаар өөрийгөө авч явж шít. Та нар ярьж байгааг сонсож байгаа үстэй хэдийгээр ингээд те өөрөө 3-3 бизнестэй гэж байгаа юм. Та нар боддоо 20 настай хүүхэд би одоо хүүхдлгээ яриад байгаа юм. Би ер нь бол яг 21 хүрээгүй бол бас жоохон хүүхдэрэл гэж боддог байхгүй. Гэтэ яхав те юуны хувьд те 18 хүрсэн гэхээр яг нас биед хүрсэн л байгаа юм л та. Гэтэ миний хувьд бол те 21 хүрээгүй бол бас жоохон хүүхдэрээ л гэж боддог байхгүй. Тэгээд тэгж яриад байгаа шүү. 20 настай хүүхэд та нар хардаа 3-3 бизнестэй тэрийг өөрөө ингээд аваа явдаг. Тэ тэгээд өөрөө татвар матураа боддог гэж байгаа юм. Амар мундаг угаасаа татвараа бодно юм хумаа бичиж одоо шивж уулна ингээл өөрөө тэрийг хийдэг гэж байгаа юм. Үнээр гайхалтай. Бүр жоохон багаас 20 настай гэхээр чи одоо чамаа чин YouTube-ийг хэдэн жил болж байгаа юм бэ? Би сайн мэдгүй нэг баг 3 жил болж байгаа юм уу те. Тэгээ 3 жил болсон байж ич
Одоо тэгэл тэр жоохон байх үеэсээ л ингээл 3 жилийн өмнөөс мөнгө олоод ихсэн гэсэн үг шүү дээ. Би дагаад мөнгө олоод ихсэн байна. Айгу мундаг те. Тийм байжж дахиад л те жоохносоо ингээ мөнгө олоод эхэлсэн хүмүүс ч юм уу эсвэл алдар нэртэй од болоод те ингээ инфлюенсер энэ төр болж байгаа хүмүүс зөвхөн Монгол гэхгүй Америкт ч гэсэндээ те буруугаар ингээд те тэр нь толгоонд нь ороод ингээд мөнгө төгрөгөө буруу юмд зарцуулаад ч юм уу те янз бүрийн ингээл шоудаал гарч ороод те тэгдэг хүмүүс байдаг байхгүй. Одоо энэ Америкт ч гэсэндээ нэг тиймэрхүү TikTok influencer байдаг. Та нар тэрүүгээр documentary энэ төр гарсан ч үлээ те. Тийм баримтат кино энэ гарсан маа штэ те. Бүр ингээ жоохон байхаас ахуулаад ингээл алтартай TikToker болсон чинь те амар их мөнгө төгрөгтэй болоод тэнгууд өстө гахаа цахаал жоохон байж ингээл өстө пари мари хийгээл согтууруулах хундаа хэрэглээд л те. Өстө гимтэрэн дэрийг явж байгаа хүмүүс зөндөө байна. Эсвэл бүр тэгдэггүй маа гэхэд те мөнгө буруу юмд зарцуулаад та. За буруу юм гэдэг нь юу гэхээр амар ингээл буруугаар зарцуулаад те. Янз бүрийн хамаг үнэтэй юм гэснийг авч хэрэглээд л те харуулад л те. Тэрийг бусад гайхуулаад л те ингээл би ийм ч юм авсан, тийм ч юм авсан энэ төр гэж жоохон хүмүүс тэгдэг байхгүй юу? Тэгэж одоо яадаг хүмүүс зөндөө байгаа. Одоо дахиад нэг TikToker бас байдгийн хоёр ихчдөөс та нар мэдэх бах. Би нэрийг нь санахгүй байна. Тэгэл тэрийг ингээл манай ийм юм авсан, тийм юм авсан гэл ингээл баахан брендийнхаа юмнуудыг ингэж харуулж маруулаад те. Тэгээд явдаг хүмүүс зөндөө байхад чамиг та нар тэгж байгааг харсан уу? Өөрөө ингэж те 2 3 жилийн өмнөөс эхлүүлээд ингээд би дагаад мөнгө олоод сурцсан байж тэгэл юм хамаа гайхуулаад те тэгэж юм авсан ингээл ингэж харуулаад өөрийнхөө инстаграмынхаа хүмүүст харуулаад ингээл пост мослол те ингээл эсвэл гадуур дотор орж мороол шоудаж маудаал арх марх угаал яваал тэр мэрийгээ сурталчлаад явж байгааг та нар харсан уу? Хараагүй. Амар багасаа хариуцлагатай болсон. Бүр ингээд тэр мөнгөө юунд зарцуулах вэ те? Би мөнгөө ингэх гэсэн тэр бүр амар ухаантай байгаа байхгүй те. Тэгээд та нар хардаа тэр мөнгөө юунд зарцуулахаа гингүүд ээжтэй. Тэ? Би ээжигээ ингэж эмчлүүлсэн. Ээжигээ ингэж эрүүл мэндийн шинжилгээнд оруулсан. Тэг бит хоёр болоо те ээж битээр ингээд эрүүл мэнд дээр анхаарч байгаа, эрүүл байхыг хүсэж байгаа. Тэг ингэ явж байгаа байхгүй юу? Жохон хөхд 20 настай хөхд тийм юм яриа явж байна. Тэгэхэд бол зарим хүмүүжлгүй хүүхдүүд байсан бол тэ чамигийн оронд байсан бол ийм тэгээ өөрөө бие дагаад мөнгө олдог болчихсон залуудаатай айгу жоохон бахта тэгэнгүүтээ ийм их инфлюеншл хүн болчихсонтэй амар олон дагагч магагчтай байсан бол буруу замаар ороод явж байгаа зөндөө хүүхдүүд байх байсан гэдгийг би ярихад байгаа байхгүй. Тэгээ би тэр чамигийн ярьж байгаа юмнуудыг энэ болсон мөнгөөр ээжтэй яан тэгээ эрүүл мэндийн юмд нь оруулна ингэн тэгнэ гэл тэгэл тэр бичиг баримтаа ингэж нягт тэ амар organized байгаа маягийн тэр ярьж байгаа өнгө аяс амар ингээд тэ үнэхээр биширсэн. Би чи 20 настай ийм байлуу гэж би баг бодож байгаа юм чи. Та нар боддоо харин ч энэ эцэг эхчүүд ингээ уурлаа чихэр одоо тэ эзэж бичлэг хийлээ гэж ууралж байгаагаа оронд өөр төрлөөр нь бодоод үзэх хэрэгтэй байхгүй. Чамиг үз жоохон хөлтөд inspiration аав. Чамигаас чами ихчтэй ямар мундаг юм 20 настай одоо тэгээ бүр хэдэн настай байхдаа YouTube эхэллээ. Одоо ингээд ийм бизнестэй юм байна. Тэгээ 2 3 бизнестэй юм байна. Ямар мундаг ингээд явдаг юм байна те. Ингээд мөнгө олоо явдаг юм байна. Ийм юм хийгээ явдаг юм байна. Би ч гэсэндээ 20 нас хүрсэн байхдаа ийм ингээд те би даасан ийм хүн болох юмсан. Гэт бүр тэр хүнээс чамигаас баг инспирэшн авах байгаа байхгүй. Жаахан хүүхдүүд хэрүү хүүхдүүд чинь таны хүүхдүүд чинь сайн хүмүүжлтэй хүүхдүүд бол чамиг үзээд баг инспирэшн аавна. Би ийм болох юмсан гэж бодно. Хай манайха эдит хийгээ сууж байгаа ануу ингээд энэ дундуур шургаа дараад ирлээ. Нэг юмыг нэмчээ гэж бодлоо. Юу гэхээр би нөхөртөөгөө яг энэ асуудлын тухай ярьжсэн байхгүй энэ чамигийн хэргийн талаар яриад тэ би ингээ тайлбарлаа хэлсэн. Ийм Монгол YouTube охин байдаг юм амар их subscribersтай тэгээ ийм амар хүзэлтүүд авдаг. Тэгээ ер нь иймэрхүү төрлийн бичлэг хийдэг энэ төр гэд ярьсан. Тэгээд би хэлэхгүй. Тэгээд тэр нөгөө чихэр мэхэр ингэж одоо янз бүрийн туршиж үздэг тиймэрхүү бичлэг хийдэг болохоор ингээд тэр одоо эздэг чихэрнүүдээ бас те өөрийнхөө нэрийн брэнд болгоод ингээ өөрийнхөө нэрийнхаа дэлгүүр дээр ингээд бас пакэж хийгээ зардгаа энэ гэсэн чинь хөөх ямар ухаантай охин бэ гэж ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэгэхээр би тийм тэгээ бүр одоо ингээ дөнгөж 20-той гэдгээс авчихсан чинь үнэхээр амар ухаантай охин байна. Амар мундаг бизнес сэтгэлгээд байна. Үнэхээр мундаг байна гэдэг ингээ ярьж байгаа хгүй. Тэгэхээр би үгүй харин тэгсэн чинь наад охин чинь ингээд те монголчуудаас ингэж хейт аваад байгаа юм байна. Хүмүүстээ чихэр сурталчлаа тэргээд айгүй ингээд дайраад байгаа юм байна гэдгсэн чинь ёо ямар сони юм бэ гэд бүр гайхаж авах нүдэн өрөөд гарч байгаа байхгүй маа нөхрөө. Юу яриад байгаа юм бэ? Яг л миний ярьж байгаа юм л ярьж байгаа. Тэ сая та нартай ярьсан зүйлийг ярьж байгаа. Тэнгүүд хэлж байгаа байхгүй. Тэгвэл яах юм бэ?
Mr Beast те одоо дэлхий дээрх баг хамгийн их subscribersтай хүн бах те хэдэн 100 сая subscribersтай байгаа штэ. Би одоо яг Mr Beast хэдэн сая хүнтэй гэдгийг subscriberтай гэдгийг мэдэхгүй байна. Тим амар том YouTuber өөрийнхөө нэрийн шоколадаа гаргацсан. Mr Beast-ийн Feastables ч үлээ тэ нэг тийм шоколад байдаг. Бүх сүлжээлгүүрүүдээр зарагдчихаа. Тэгээ та нар боддоо. Тэгээ тэрийг өөрөө ингээл ярьж мэрэл өөрийнхөө сошиал медиануудаар ингээл юу яадаг байсан шүү дээ. Цацдаг байсан шүү дээ. Би ингээд өөрийнхөө шоколадтай болсон ингээл ярьдаг байсан. Тэгээ та нар боддоо. Тэгж яагаад ямар ч тийм эцэг эхчүүдийг би Америкийн эцэг эхчүүдийг гомдлоод хөөе яана Mr Beast ийм амар subscriberтай хүн байж ирсэн хүүхдүүдэд буруу үлгэр дуурал үзүүлээ чихэр зарлаа гэж ууралж байгаа эцэг эхчүүдийг хараагүй те манай нөхөр яг тэр жишээг авч байгаа хгүй хөөе те юу гэсэн юм бэ одоо тэгээд Mr Beast руу хүмүүс бас те дайрах ёстой гэсэн юм өөрийнх нь нэрийг шоколадыг гаргалаа гэд яг тийм байхгүй юм наха яг тийм байгаа хгүй те үнэхээр яг зөв жишээ авсан гэж бодож байна маа нөхөр бол үнэхээр би энэ чамигийн түүхийг ярьсан чи бүр үнэхээр mesmerized болсон ямар мундаг ингэж бүр нүдэн дөрөөрөө гарч ярьж байгаа хгүй үнэхээр мундаг байна ийм жоохноос ийм мундаг болцсон байна гэд тэгэд ийм байна. Тэгээ Америк хүний сэтгэлгээ өөртлөө юм байна. Тэгээд Америкт бол иймэрхүү ютубер зөндөө байдаг. Өөрийнхөө нэрээрээ чихэр гаргасан ийм хүм гаргасан. Тэглээгээд эцэг эхчүүд тэр ютуберуудаас хариуцлага хайгаад асуугаад те инглээ тэглээгээ буруутгаа явдггүй. Эцэг эхчүүд өөрсдийнхөө хүмүүжлийн арга барил дээрээ илүү анхаарал хандуулдаг гэсэн үг байхгүй юу. Тэгээ тэр чамигийн хэлдэг бол үнэхээр үнэн өөрийнхөө тухай ярьжсэн амар чанартай бичлэгүүд хийхийг хүсдэг. Тийм болохоор бүх юм дээр амар анхаардаг гэд би тэрийг бол үнэхээр анзаарч байсан. Бараг Монголын ютуберуудаас хамгийн амар чанартай тийм зүгээр зураг дүрсийг нь харахад л амар чанартай би бүр чамил өөрлөө ингэ бичижсэн байхгүй нэг удаа чи ямар камер ашигладаг юм бэ те чиний камер чинь те дүрс чинь бүрстэ амар байх юм аа өстө бүр ингээл те бараг л бүх юмыг нь харахаар те амар тийм crisp тийм гоё чанартай бичлэг байх юм аа чи ямар камер ашигладаг вэ гэж тэгж байгаа байхгүй тэгэхэд чамаа ингээл надад ингээд тайлбарлаж өгвөл би ийм камер авсан тэгээд хэдийгээр те энэ чинь айгүй үнэтэй камерч гэдэг те үнэхээр таны бичлэг чи амар чанартай болно энэ төр гал ярьж байгаа байхгүй тэгээд бүр чанарандаа анхаардаг те хэрүү ингээд чами ийм олон subscriberтэй тэгээд айгүй их үзэлт авдаг гэдгийг мэдж байгаа болохоор мөнгөний төлөө явж байгаа байсан бол те юу за тэгж амар үнэтэй камер авлаач ялаа байлаач яалаа те зүгээр ингээл хийгээл өстө мөнгө олж ивэл ямар хамаатай ингэж явах л байсан. Тэгж яхад те тэрийгэ бүр улам өөрөөхөө хийж байгаа ямиг улам чанаржуулах гад л ингээл янз бүрийн камер аваад ингээл амар quality бичлэг хүмүүст хийж өгж байгаа юм. Тэгээ би чамиг бичлэгүүд дээр янз бүрийн хараалын үг, янз бүрийн болж бүтггүй юм ярьж байгааг хизээч сонсож байгаагүй. Хэрүү үнэхээр хүүхдүүдэд муу үлгэр дуурал үзүүлдэг байсан бол теста фейк бин дээр сурталчлаад ч юм уу, бетэн дээр сурталчлаад ч юм уу. Тэгэл хараалын үг энэ дээр хэлээс та шаамаа энэ төр гэл янз бүр гачаач юм яриад л явах л байсан. Тэгээ одоо та нар нэг жишээ өгч гэдэг саяхан бас нэг юм болсон байлаа нэг IX-ын өөрийнхөө стрим дээр яриад тэ нэг хонжин лагва гэдэг тэр ютуберийн яг тэр юмныг ярьсан байлаа. Тэгээд нэг ягаа би бас тэрийг анхаарчаад ямар сонин хүүхдвэ гэж бодож байсан байхгүй юу. Бүр ингээд өөр стример орж явахдаа бүр ингээд чамиг тэгээ өөсөө чамиг биш нү гэснээр түү мэ гэдэг ингэ хэлж байгаа тий. Би тэрийг хамгийн анх бүр чинь бас нэг 100 болсон шүү дээ тий. Анхаарчаад ямар сонин хүүхдвэ гэж би бодсон байхгүй дотор амар сонин санагцсан. Тэгсэн чи яг тэрийг IX ингэ ярьж байгаа юм тий. Тэгчээд тэр хүүхдийнх нь одоо эргүүлээд хийсэн бичлэгийг нь харсан чи өө би тэгж яагаагүй би ингээ худлагаасаа гэд ингээ шүлсээ яах гэсэн магсан гэдэг худлаа яриа авцсан байгаа байхгүй тий. Тэгээ одоо та нар ингээ ялгааг нь харал та. Чами бол тэр хүүхдийн талаар дахиж зээч юм яриаггүй янз бүрийн хэрүүл урвал хийгээгүй тий намайг хэлээ инглээ гэж юм яриаггүй чимээгүй байсан. Тэгж яагаад чамитай адилхан насны хүүхэд мөртлөө тэр адилхан насны хүүхэд юм шиг үлээтэй ойролцоо насны тэгсэн мөртлөө тэр хүүхэд ингээл замбраагүй багаахгүй дэ хэлж яаж байгаа замбраагүй нэгнийгээ доош нь хийсэн ингэж харааж марааж зөвхсөн олон нийтийн төлөвөөр гарч иж за тэгэнгүүтээ за олон нийтийн төлөвөнд ч олон нийтийн одоо сүлжээгээр гарч иж тэ стримээр гарч иж тэгээ би нэг бэлгүүн бихгүй гэдэг нэг ютубер байдаг тэ тэр залуугийн хийсэн энэ стрим дээр нь react хийсэн зүйлийг нь тэр бичлэгийг нь үзсэн байхгүй. Тэгээд бэлгүүндээ би амар санал нийлсэн. Юу вэ гэхээр ярьж байгаа тэр хүүхдийн ярьж байгаа тэр одоо байдлыг нь харахад бол айгүй тийм хурдан одоо бэ тооцсон юм шиг. Тэгээ энэ хүүхд чинь бас л дөнгөж одоо бас гарч ирж байгаа шинэхэн ютубер байгаа штэ. Тэгж жагаад айгүй хурдан хугацаанд нөгөө нэг юу орчилчихсан болохоор
subscribers-тай болчихсон болохоор аягүй жоохон бие тооцсон юм шиг тиймэрхүү өнгө аястаагаар ярьжсэн гэд бэлгүүн тэгэж анзаарсан мөлий. Би бол бас өөрөө яг тэгэж анзаарсан байхгүй юу. Тэгэхээр та нар ингээ би жоохон ялгааг нь харуулах гэдэг. Чами тэгэж бие тоогоод ийм олон subscriberтэй, ийм залуутай ийм олон subscriberтэй болчихсон, ийм олон бизнесүүдтэй болчихсон, ийм ингэж бие дагаад мөнгө олддог болсон байхад бие тоогоод буруу замаар ороод буруу үлгэр дуурайл үзүүлээд явах байсан. Тэ одоо нэг жишээ би бол тэр хонжил агуу гэдэг хүүхдийг бол тэгж амар ингэ буруу замаар яваад байгаа гэж хэлээгүй л дээ. Гэтэ богино хугацаанд айгүй олонний танил болчихсон болохоор бас жоохон бие тоох тал руугаа ороод ингээд тийм болохоор бүр ингээд стрим дээрээ төвмэ гэдэг хүн амтныг те ядж хаад эмгтэй үнийг те тэгээ явж байгаа байхгүй юу. Тэгээд би тэрний ялгааг нь та нарт ингээ харуулах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд бас эн чин хүмүүжлийн ялгаа байгаа юм, ухамсарын ялгаа байгаа юм. Тийм ээ. Тэгэд би бас нэг зүйл дээр айгүй санал нийлэн чамаа ингээ хийсэн байхгүй юу. Та нар боддоо би тэр бичлэгийг нь бас ингээд сарын марын өмнө хийчихсэн байсан баха. Гэр хэрхэн барих вэ гэл нэг айгүй хөөрхөн өөр ютубертэй нийлээд айгүй гой контент өөрөө санаачлаад те өөрөө мөнгө төгрөгөө хийгээд одоо зураглаач нарт мөнгө төгрөг 10 хэдэн саяар ингээд төлөөд тим контент бүтээчихсэн байхгүй. Монголд бол одоо баг тиймэрхүү ютубер байхгүй байх шүү. Өөрийнхөө мөнгөөр тим амар ихтэй мөнгө гаргаад ингээд контент хийгээ явж байгаа хүн бол баг байхгүй. Спонсорлол те хүмүүсээр спонсорлуулаад тэгж мэгжээж л одоо ингээл те контент хийж өгнөхээс шал ингэж өөрийнхөө мөнгнөөс ингээл юм гаргаал тийм сайхан контент хийдэг ютуберууд бол зайхаа байгаль хахалтай гэхдээ тун цөөхөн. Тэгж жагаад чами хүүхдүүдэд те Монгол гэр ахын гэр гэдэг яадгийн хэрхэн барьдгийн энэ төр гэдгийг зааж өгөхийн тулд тийм гоё контент хүүхдүүдэд зориулаад хийгээд өгж явахад тэрийг эцэг эгчнэр ерөөсөө ярихгүй байхгүй. Бас нэг эрүүл амттангуудыг идээгээл нэг ногоо идж байгаа те тиймэрхүү бичлэг бас хийсэн байсан. Хүмүүс эцэг эгчүүд хизээч хүний сайн имийг эцэг эгчүүд биш шүү. Зүгээр ингээ хүмүүс манайха сошиал дээр хүмүүс хүний сайн хийж байгаа имийг ярьдаггүй. Бараг ярьдаггүй шүү. Дандаа л муу юмыг нь яриа л те. Эсвэл энэ яасан мэн тэгсэн мэн гэлээ нэг micro analyze хийгээл те. Жижиг юмнаас л өө гаргачгаал тэр тэгээ хэлсэн мэн гэл бүр жижиг юмнаас наад чи ингээ хялаагаа харсан мэн нэг бичлэгэн дээрээ тэгэхээр тим юм шиг байна ингээ бүр тим юм дээр ингэж амар өө хайхдаг мөртлөө хүн сайн үйл хийгээд ч юм уу сайн юм хийгээд сайн одоо үлгэр дуурайлтаа юм хийж байгаа хүнийг хизээч ярьдаггүй. Тим муухай байха болох хэрэгтэй. Манай монголчууд те яг муу хүмүүсийг муулаа ярьдаг шигэ сайн хийж байгаа юмыг бас яриач. Тэр тим хийсэн гэж штэ. Тим имийг ингээд хандивт оролцсон гэж штэ. Энэ хүн өөрийнхөө ютуберийн ийм гоё сургамжтай контент хийсэн байж штэ. Гэт тэрийг ингээд улам шеэрлээд яриад яваа. Битгий ингээд те бусдаас муу хайх гэж. Тэр чинь айгу муухай зам байхгүй уул нь бол те. За одоо ингээд яриал ах юм байна. Ямар ч сан та нар миний юу баг юу ярих гэдэг ойлгож байгаа бах. Миний одоо энэ байдал дээр байгаа байр суурь маань бол юу байгаа вэ? Үзэл бодол маань юу байгаа вэ гэдэг бол ингээд ойлгочихж байгаа бах те. Би ер нь эцэст нь юу гэж хэлмээр байна гэхээр эцэг эхчүүд ч байна уу, үгүй ч байна уу. Ер нь хүмүүсээ бусдаас хариуцлага хүлээ одоо шаарддаг болоо. Бусдаас чи миний хүүхдэд тэгж өгсөнгүү, чи миний одоо тэр нь тэгж өгсөнгүү, ингэсэнгүү, тэгсэнгүү гэж бусдаас буруу хайх, бусдаас ингэж хариуцлага шаарддаг бол өөртөн дээрээ эхлээд ингээд тэ би яаж байгаа вэ? Би ингээ хариуцлагатай хүн байгаа юу? Би хариуцлагатай юу яаж байгаа? Би өөрийнхөө хийх ёстой юм хийж байгаа билүү? Яаж байгаа вэ гэд өөртөө эхлээд дүгнэлт хийж агаад тэгээд бусдаас ингээ бурууг хайж. Окей. Тэгээ би нэг энэ чаймиг өмөрөөд нэг бичсэн нэг Facebook пост харчихсан. Би хэнийг бичснийг санахгүй ямар ч сан би тэрэнд амар санал хэлсэн байхгүй. Арх хунгууд арх нь буруу болчдөг. Үгүй юу гэсэн үг юм бэ? Тэ? Арх хунгууд арх нь буруу болчдөг. Архины буруу юу? Өөрөө чинь буруу юу? Амьдралаа алж байгаа өөрөө чинь буруу юу? Архинд ороод те арх нь буруу юу? Тэгэхээр яг хөө хэдүүлээ архийг тэр чигтэн зогсоох хэрэгтэй юу? Архийг тэр чигтэн ингээ зархаа болох хэрэгтэй, үйлдвэрлэхэ болох хэрэгтэй юу? За ер нь ингээд бичлэгийн өндөрлөлийн манайхаа тэгээд хамгийн сүүл ингээд гэх юм бол би чамидаа хандаж хэлмээр байна. Битгий энэ хүмүүсийн чам руу ингээд дайрч байгаа энэ хүү троллуудын энэ хүү одоо хейтерсүүдийн бахыг нь тавыг нь хангаж бичлэгээ хийгээ зогсоогоорой. Энийг даваад туулаад гараарай. Тэгээд ухаантай, ухамсартай хүмүүс нь бол ийм тэнэг хүлдлээ зогсооно. Ингээ бусдаас бурууг хайдаг те бусдаас хариуцлага гусдаг ийм тэнэг зүйлээ зогсоогоод өөрсдийнхөө хүүхдүүд дээрээ ингээ хүмүүжлэлээр нь анхаардаг болно. Тэгэхээр битгий одоо энэ хүмүүсийн бахыг нь тавыг нь хангаж бичлэгээ хийхэ болоорой. Тэгэх юм бол чамайг үздэг зөндөө олон одоо дэмждэг фэнүүд чинь үзэгчид чинь те чамайг хайрладаг
хүмүүс чинь гуниглэн шүү. Тэгээд тэр хүмүүсийгээ битгий тэгж хаяарай. Тийм учраас бичлэгээ үргэлжлүүлээд хийсээр байгаарай. Тэгээд заавал бусдад баригдаж хүмүүсийн хүсэж байгаа бичлэгийг хийх биш. Яг өөрийнхөө хүсэж байгаа бичлэгийг хийгээрэй. Окей. За тэгээд амжилт хүсье. Тэгээд хүчтэй байгаарай гэж хэлье. За манайхаа ингээд та бүхэнтэйгээ өнөөдөр шавж чадаар ийм сэдвийг ярьж өглөө. За тэгээд та бүхэнд бичлэг таалагдсан бол лайк дараарай. За тэгээд channel дээр subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараарай. За миний Instagram account right here. Instagram-ыг нь бас дагаарай. За ингээд дараагийнхаа шавж чадаар уулзалтлаа. Түр баяртай.